Бразил улсад эх 10 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хамгийн сүүлийн үеийн санал асуулгын дүнгээр одоогийн ерөнхийлөгч Лула гол өрсөлдөгч барууны үзэлд Флавио Болсонарогоос багахан саналаар илүүрхэж байна. Даваа гарагт нийтлэгдсэн Nexus байгууллагын санал асуулгаар хэрвээ сонгуул 2 дахь шатанд хүрвэл Лула 47% санал авах бол Болсонаро 44%-аар удаалгах төлөвтэй байна. Ийхүү сонгуулийн ордох тусам 2 гол өрсөлдөгчийн рейтингийн зөрүү багассаар байна. Ерөнхийлөгч Лула Нямгарагт Сан Бернардо хотын Майн 1 цэнгэлт хүрээлэнд 2000 орчим дэмжигчийнхээ өмнө үг хэлж дахин сонгогдох сүүлчийн кампанит ажлаа аль бие ёсоор эхлүүллээ. За энэхүү цэнгэлт хүрээлэн нь 1979 онд Лулагийн удирдсан 60,000 гаруй төмөрлөлийн ажилчид ажил хаялтаа эхлүүлж байсан түүхэн ач холбогдолтой газар юм а. Өөрөөр хэлбэл түүнийг жирийн ажилчнаас Бразилийн анхны ажилчин ангиас гаралтай ерөнхийлөгч болох замнал эндээс эхэлсэн юм. Лула цугласан олонд хандан эгэлжирийн хүн тэдний төлөө илүү ихийг хийж чадна гэдгийг дурдаад өнөө хүртэл дэмжсээр ирсэн ажилчин ангид талархаж байгаагаа илэрхийлжээ. За гисэн хэдий ч хөдөлмөрийн намаас нэр дэвшигч Лулагийн хувьд олон шин сорилт тулгарч байна. Үйлдвэрчний эвлэл болон уламжлалт үйлдвэрийн ажилчдад түшгэлсэн түүний намын голцом өөрчлөгдөж дижитал платформ дээр суурилсан бие даасан шинэ үеийн ажиллах хүчин Бразилд бий болсон. За Бразил улсын хэмжээнд аль бие усны хөдөлмөр эрхлэлт сүүлийн жилүүдэд буурч одоогийн байдлаар 2.1 сая гаруй хүн дижитал аппликейшнаар дамжуулан ажиллаж байна. За эдгээр залуусын дийлэнх нь засгийн газрын зохицуулалтанд эргэлздэг 40 орчим хувь нь барууны үзэл баримтлалыг дэмждэг болох нь судалгаагаар тогтооджээ. За засгийн газраас хүргэлт болон такси үйлчилгээний аппликейшнаар ажлагчдын эрх ашигыг хамгаалах цалин үлс нийгмийн даатгалын зохицуулалт хийхээр хэд хэдэн удаа оролцсон боловч томоохон технологийн компаниудын эсэргүүцэлтэд тулгарч хуулийн төсөл прогресс дээр гацсан байдал үүссэн. За олон ажилчид аль бие усны ажлаас илүүтэйгээр бие даасан үеийн хатан нөхцөлийг илүү үзэж байгаа нь хөдөлмөрийн намын бодлоготой зөрчилдөж байгаа юм а. Үүнийг Лулагийн гол өрсөлдөгч экс ерөнхийлөгчийн хүү Флавио Болсонаро овжноор ашиглаж байна. Тэрээр Нямгарагт Рио-де-Жанейро хотын Копакабана далайн эрэгт сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэх үеэрээ Бразил хүн бүрт зориулан миний анхны кампани нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээ амлалаа. Тэрээр их сургуулиудыг хувийн хөвшилтэй холбох замаар технологи, инновацийг дэмжиж залуусыг зөвхөн дипломтой бус бодит ажлын байртай болгоно хэмээн мэдгдсэн юм а. Дижитал эдийн засаг хүчээ авч байгаа энэ үед уламжлалт хөдөлмөрийн харилцааг хамгаалахыг зорж байгаа Лула болон илүү чөлөө зах зээлийг амлаж байгаа Болсонаро хин нь сонгогчдын олонхын дэмжлэгийг авах нь 10 дугаар сарын сонгуулиар шийдэгдэх болно.